Сайн байцгаана уу багш нараа. Энэ удаагийнхаа видеогоор групп хэрхэн үүсгэхийг заана. За энэ групп маань яадаг вэ гэхээр англи хэл, мэдээллийн технологи, дизайн технологи гэдэг группээр ордог хичээлүүдийг цаалстай хэрхэн бүртгэх, группээр ордог хичээлүүдийн хүүхдүүдийг цаалс програмд хэрхэн бүртгэх талаар танилцуулъя. За ингээхийн тулд мэдээж анги бүлгээ сонгоод хичээлээ сонгох ёстой. За хичээлээ сонгоод тухайн бэлэн болсон нэг хичээлээ сонгоно. За ингээд нэг хичээл рүү орсны дараа хажуу талд administration хэсгээс users хэсгээс groups гэж байгаа. За энэ groups хэсэг дээрээ дараад за тэнгууд энд ингээд 7 ангид ингээд групп үүсгэсэн байна. 17 сурагчтай групп үүсгэсэн байна гэсэн. За одоо дараагийн ангидаа үүсгэхдээ create group гэдэг дараа. За энэ group name дээрээ group-ийнхээ нэрийг бичиж өгнө. Жишээ нь 7 банк. За язмаа багшийн групп. За энэ дээр нь group description буюу тайлбар бичиж болно. Нэг тайлбар бичиж болно. Бичихгүй байсан бол гэсэн үг. За тэгээ эндээс group messaging гэдгийг yes болгож өгнө. За тэгээд group-ийн холбоотой зураг файл буюу зураг оруулж ийн болно. Оруулахгүй байсан ч болно. За ингээд save changes дараад за ингээд group маань үүссэн гэсэн. За одоо энэ дээр тэг гээд хүүхэд оруулааг байна гэсэн. За хүүхэд оруулахын тулд энэ group-ийн сонгоод let remove users гэдэг чинь дээр дарна. За тэгээ эндээс 7-гийн B-гийн хүүхдүүдийг оруулах гэж байгаа учраас 7B гээд хахаар ингээд lobby ангийн хүүхдүүд гарч ирнэ. За эндээс өөрийнхөө группийн хүүхдүүдийг сонгоно. За дизайн технологи дээр эмэгтэй технологи бол эмэгтэй хүүхдүүдээ сонгоод эрэгтэй технологи бол эрэгтэй хүүхдүүдээ сонгоно гэсэн үг. За ингээд сонгосон хүүхдүүдээ тэгээд даръя. За ингээд энэ дээр 19 хүүхэд манай группт ингээд сонгогдчихлоо гэсэн үг. За энэ мэтчлэн ингээд ордон ангиудынхаа группээ ингээд үүсгэнэ гэсэн. Одоо над дээр 2 групп байна гэсэн. 7A, 7B ангийн групп байна гэсэн. 7B-гээ үүсгэхийн тулд дахиад create group гээд түрүүнийхээ дараалал группээ үүсгэнэ. За ингээд групп үүсгэснээрээ зөвхөн таны группт орсон хүүхдүүдийн хичээл болон мэдээллүүд танд харагдана гэсэн үг. За анхаарал тавьсан баярлалаа.